Монгол төрийн зайран Бямбадорж тэргүүнтэй Монголын бөөмөргөлийн зан үйлийн дөнгөр төв төмөн олондоо туслан болж буян үлдэж гиснэхэ алдан өсний нээлттэй хийж морин хурзалан өргөө гэртээ харцгаан сүлдээ амьлуулан залах ёслол хийсэн юм аа. Энэ төвийг дөнгөр гэж нэрлэсэн нь цаатангууд өөгийн хэнгэргээ дөнгөр гэдэг. Хэнгэрэг юу дөнгөрийн дуу нь тэнгэрийн дуу юм. Эртний цагаас тэнгэр гэдэг ойлголт Монгол хүний оройн дэд шүтэн насан туршийн сахиус нь болж иржээ. Ийхүү тэнгэрийн ивэлд аж төрж түүнд хөв тавилангаан даатгах халбыг гүйцэтгэх итгэмжлэгдсэн зүтгэлтэн үеэс үед төрж мэдлэн төмөн олондоо аж тусаа хөргсээр ирсэн нь бөөмөргөл үлдэгч бөө удганаар байсан гэжээ. Тэдний нэг төрийн зайран хэмээн өргөмжлөгдсөн олхнууд дондгийн Бямбадоржуул Монголын язгуур шүтлгийг дахин сэргэн бодруулахыг зорж тэр үйлстэй авьяас чадлаан дайцлан зориулж ба шин зууны шин зайран ажээ хэмээн Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт ардын уран зохиолч төдөв бичсэн байлаа. Зайран Бямбадорж 99 тэнгэрийн дуудлагыг онгодын буултаар ирснийг дамжуулан 55 цагаан 44 хар тэнгэрүүдийг удирдан залан дуудах, ухтан залан дуудах, харааллаж онилон дуудах зэрэгээр тэнгэрчлэн дууддаг юм аа. Хар цагаан сүлд амьлуулан залах ёслол тэнгэрийн онгод өрн залах өөгийн дуудлагыг удган инх уюун дуудснаар эхэлсэн юм аа. Хар цагаан сүлдийг цэнгүүлэх ёслолд төрийн хаан хуурч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цэрэнд орж ирж морин хуурын хөглөн залсан юм аа. Ийм одоо сайхан хүндэтгэл ёслолын ажиллагаа явагдаж олон сайхан одоо зарим бөөнөр өөрөө одоо хүрээлэн тогшиж ингэж байгаа явдал бол ард түмнийхэн одоо аж амьдрал аливаа сайхан ирээдүйн одоо отог оршихын бэлэгдлэр одоо ийм нээлтийн ажиллагаа болж байна. Ингээд Монгол хүн морин даан хайртай, малар эрдэнэ хууран чайртай, их шиг зандан хуурмын эрхэг төрийн олноос айл болгонд уянгалж байхын бэлэг дэмбэрэлтэй хөгжмөө. Хуур дугарсан газрыг эрийн жавраарилж уян тогтдог гэдэг. Хууртай айлыг бүтэн айл, хуургүй айлыг хугас айлч гэсэн байдаг. Ингээд бодохоор Монгол хүний хиймэрэн аялгау, морин хуурын сүлд аялгау бол эх орны минь алич нотогтой өөр өнгө исаран байдаг морины явдал гэдэг ийм сайхан аялгау байдаг. Тэгээд энэ тэнгэртэй сайхан сүлднүүдийг одоо залж байгаа. Энэ сайхан морин сүлдтэй сүлдэн залж байгаа. Энэ ач холбогдол одоо зориулж төмөн их гэж одоо төрөө морины тухай аялгауд магтаал ая өргөн барих нь илүү одоо захимжтай сайхан байх бахаа. Allah
Энэ цагаан сүлдийг голж сүлдийг тэнгүүлэх одоо бөөгийн дуудлага энэ суран жолоотой суран жолоогоо одоо залж цагаан сүлдээ амилуулж энэ цагаан хоньны ноосыг бөөнөр амьсгалаа шингээж дуудлагаа шингээж энэ улаан утсын учир шалтгаан гэвэл одоо амь насын даатгаж төмөн олныхаа амь насыг даатгаж энэ улаан утсандаа шингээж Монгол төмнийхэн одоо хишиг үнийг даатгаж чар утсандаа шингээж аз жаргалын даатгаж цагаан утсандаа шингээж энэ өөрийнхөө голч цагаан сүлдэнд амируулахын дуудлагыг уншнаа. Бүгдээрээ дагаад хураалдیں шүү. Дээд мөнгө тэнгэрийн 99 тэнгэр хурамстангууд иргэд их дэлхийн 33 савдагтангууд Лусын агуу ертөнц бүхнийг шатах хүчтэнгүүд сацал юугаа өргөө санаа зоригийн айлтг юм уу сонсох юм уу Эшиг уйна хайр сүлдээ сэргээж хайрлам уу Мөнгө тэнгэрээс залаатангууд мөргөн шидлэгийн эрчим тэнгүүд цагаан зүгийн тэнгэр тэнгүүд цагийг харсан кемертэнгүүд Дөрвөн хөхөлт хар сүлд нь дөрвөн зүгийн хүчтэн усыг эвсэн нэгдэхийн учир 9 хөхөлт цагаан сүлд нь дөрвөн зүг 8 зөгшин хүмүүс нэгэн тугийн дур нэгдэх эвтэй нартай байх бэлэгдэлтэй билээ. Хар цагаан сүлдийг амжуулах суран жолоог залхад мөнгө тэнгэрийн элч улаач бөгөөд дамжуулан хонины ноосонд тэнгэрийн зарилгийг буулгаж амьсгаагаа шингэн бөөгийн шившлэг дуудлага хийдэг ажээ. Цагаан сүлдийг амжуулах түүний ёслолын журмыг хийж зохион байгуулах нь мөнгө тэнгэрээ шүтэн амьдрах мөнгө тэнгэрийн эвэл дор Христийн сав шим хүн амьтдад нэн тустайг хэмжих аргагүй юм аа. Төр ёс судлаач доктор профессор Бямсүр саран дээгүр нэсэтэнгүү саран доогуур нэсэтэнгүү саарлан мөрний сүлдэнгүүд онцгой ариун шүтээтэнгүүд омглон догшин онготтонгууд хүмүүн заяаг залаатангууд хүшидээдсэн хураатангууд минь ариун мөнгө шиг
Хар цагаан сүлдийг амьлуулан залхад шинжлэх ухааны гавьяат ажилтан доктор Дала, соёлын гавьяат зөвтгөлтөн доктор Цэдэв, доктор Нэмосор гээд олон эрдэмтэд сүсгтэн олонний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Харсан тэнгэр 7 өвгөн хамгийн их атаа 5 дээгэр 4 зүгийн эзэн загсан 4 хөлт хар шүтээ минь хүрээ. Ийм сүлтийн сэргээч хүрээ. Хамаг мангла харж таасан хар сүлтэн задан дуудыг хүрээ. Тал хэрэнгийн дэлтэн та нарын өмнө хөрцөн иртгөө хүрээ. Шингэний хайр хүрээ. Хартуг бол Монгол төмний маань олон зуун жил дахин шүтэж ирсэн уугуул шүтээний нэг юм. Чингис хаан хан хурамстаас хайрласан Хартугаан тос жаван мөргөөд Хүлэг баатруудынхаа хөдөр гарт татгуулан зогсоож хөх тэнгэрийн элч хөгчүү зайрангаа бөөлүүлэн тагсан домогтой. Хартугийг монголчууд хар сүл гэмээр нэрлэж хаан эзнийхэн сүнс сүл шингэсэн энэ эрхэм нандин шүтээнэ дахиж үтсээр иржээ. Хар сүлдийг бүтээгээд заавал амьлуулдаг, мөн тахилга өргөж хүндэтгэл үзүүлдэг цэнгүүлэн байсгадаг байна. Доктор профессор Мягмар Самбуу. Холын чигнаатангууд холбоо хэнэр гүйдэлтэнгүүд далдын хараатангууд дайчин өвгдийн сүнс минь энэ сайхан гэрийг одоо ижүүлнээр өгч тэгээд энийг амьлуулж Монгол төмөн маань тэнгэрээ шүтэж Чингис хаан даа мөргөж сүлд хиймэртэй яваараа гэж энэ сайхан өгөөж өгсөн. Тэгээ энэ дагуу одоо энэ гэрийг одоо энэ нээлтэн дээр одоо манай далай доктор тэгээд одоо энэ номын олон хүмүүсүүд ирсэн байна. Энэ сайхан буурд одоо эрдэмтэн доктор ирсэн. Энэ дахилга бол одоо эхлээд хар сүлдийг цагаан сүлдийг амьлуулж байгаа. Ер нь манайх бол хар цагаан сүлдийг одоо хийж хаад чухам суран жолоогоо амьлуулж тэрийг одоо бөөгийн дуудтай ирж хар сүлдэн даймар гэж хамгаж даан даатал цагаан сүлдэн даан гэж сүлд хэмрэн даатал ингэж чөлөөтэй орж гарч байгаараа гэж Монгол төмнөөсөө хүсье. Өнөөдөр бөөгийн шашны зан үйл, онгод дуудлага, увдис хүчний тухайд дэлхийн олон орны судлаач эрдэмтэд анхаарлан хандуулж байна. Судалгааны гол цөм нь байгаль дэлхийтэйгээ амин судасны холбоотой тэнгэр онгодтой ойр Монголын бөө зайран удмууд болж байна. Монгол улсын соёлын гавьяас зөвтгөлтөн доктор профессор Сарвал Буян. Бөөгийн зан үйл эхлэхийн урд хил хуурын аядан ихшгэлдэг. Ингэж аядан явсны дараа дуудлагын хэлхүүгийн үд нээгддэг байна. Бөөмөргөлийн шуудан хөхмөрний дуудлага буюу төмөр хуураар хилд орхон үйл уулаар дамжин сансрын орон ухаан санааг тэнгэрт хүргэж газар дуулгах бөөгийн шид ухааны учир болдог гэжээ.
Бөөмөргөлд 9-ийн тоогоор бэлэгдэж 99 тэнгэр гэж гардаг боловч чухам ямар 99 тэнгэр болох уншлаг дуудлага нь юу болохыг тодорхой зааж хэлж бичиж үлдээсэн зүйл байдгүй. Тэгвэл зарим Бямбадоржин өөрийн бэлэг авьяас Онгод тэнгэрийнхэн эд хүчээр энэ хоосон орон зайг нөхөж чадсан юм. 99 тэнгэрийн дуудлагад 99 тэнгэрийн нэр ус, онцлог шинж, хүч чадал, эд шид, авирзан, аашаран шин, өнгөц ус, дур хүсэл, орон байршил, дуу аваа, ач тус, хор хөнөөллийг нь хүртэл нарийн тодорхой өгүүлжээ. Мөнгө тэнгэр судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч доктор профессор Гэрэл Баатар. Их зарим Бямбадоржин 99 тэнгэрийн дуудлага нь газар усны эздийг урин дуудсан гал усны гамшиг тахлыг өгүүлэгч нартын хортонг зүслэн үзүүлсэн онгодын даллага эрчимийн цахилга юм а. Ардын уран зохиолч төрийн шагналд яруу найрагч Сүрэнжөө. Баяршлын давлгаанд монголоор үлдэх нэг арга зам бол үндэснийхэн хэл соёл, шашин, зан үйлэн улам бүр сэргэн хөгжүүлж ард түмнийхэн оюун санаанд үндэсний ухамсар сэтгэлгээ, мэдрэмж, үндэсний эх орон хүчлийг шингээж өгөх явдал юм а. Ийм үйл хэрэгт монголчуудын уугуул шүтлэг, бөөмөргөл, цагаан хар сүлдний тахилга маш чухал үүрэгтэй. Доктор профессор Мегмар Самбуу.